2006 оны 5 сарын 1-ний өглөө Япон улсын Канагава мужийн Хиразука хотод нэгэн ахмад насны эмэгтэй хүүгийнхээ орон сууцанд иржээ. Түүний хүүгийн нэрийг Минихирэ гэдэг байв. Тэр 35 настай байсан. Гэвч энэ нь энгийн нэгэн айлчлал биш байлаа. Учир нь байрны эзэн түүнлүү уцтсан байв. Хүүгийнхэн түрээсийн төлбөр хугацаа хэтэрсэн бөгөөд түүнтэй холбоо барьж чадахгүй байсан учраас эмэгтэй иржээ. Тэр хүүдээ хоол хүнс мөн дуртай зүйлсээр дүүргэсэн тод өнгийн цүнх барьсан байв. Гэвч дотор харсан зүйл нь түүний төсөөлж байгаагүй аимшигтай зүйл байсан юм. Тэр дотогш ороход Минихирэгийн цогцос үүдний ойролцоох хэсэгт байлаа. Тэр өөрийгөө дүүжилсэн байсан бөгөөд цогц нь хэдэн сарын турш тэнд байсан тул ялзрал маш их явагдаж бараг танигдахын аргагүй болжээ. Гэвч жинхэнэ аимшиг хүүгээр дуусаагүй байв. Цагдаа нарыг дуудан ирүүлж тэд орон сууцны дотор хэсгийг нэгжин шалгаж эхлэх үед аимшигын бодит хэмжээ ил болсон юм. Өнөөдөр бид Японы эрүүгийн түүхэн дэх хамгийн хачирхалтай, хамгийн сэтгэл түгшэм хэрэгүүдийн нэгийг ярих болно. Энэ хэрэг Японоос гадуур бараг яригддаггүй. Учир нь англи хэл дээр найдвартай мэдээллийн их сурвалж бараг байдаггүй ажээ. Энэ бол хэдэн 10 жилийг хамарсан 5 хүний үхлийн түүх юм. Тэд бүгд учир битүүлэг харилцаа, худал хуурмаг, эмгэнэлт явдлын төвд байсан ганцхан эмэгтэйтэй холбоотой байв. Энэ бол Хиразукагийн 5 зогтсны хэрэг. Цагдаа нар Минихирэгийн орон сууцыг нэг бүрчлэн шалгаж эхлэхэд футон буюу хүнжилд ороосон 19 настай эмэгтэй цогцыг олжээ. Түүнийг Рикако Окамото гэдэг бөгөөд Минихирэгийн дүү байв. Минихирэгийн цогцын ойролцоо гараар бичсэн зурвас байсан. Түүн дээр "Би үхмээр байна. Би Рикакотой хамт байхыг хүсэж байна" гэж бичжээ. Эхэндээ энэ нь цусан төрлийн холбоотой хүмүүсийн хоорондын харилцаанаас үүдэлтэй хоёр хүний амиа хорлолт мэт харагдаж байв. Хүмүүсийн шивнэлтэд өнгөрдөг эмгэнэлт нэгэн түүх шиг санагдаж байсан юм. Гэвч мөрдөгчд илүү гүнзгий шалгаж эхлэхэд энэ тайлбар нуран унжээ. Учир нь тэд өөр цогцуудыг олсон байна. Тодруулбал дахиад 3 цогцос. Нэг нь 6 настай хүүгийнх, нөгөө хоёр нь нэраа хүүхдийнх байсан бөгөөд бүгд нэг орон сууцанд Кардоно хайрцаг дотор хадгалагдсан байжээ. Энэ дүр зургийг Японы Асахи сонин хожим нь аимшигын байшин хэмээн нэрлэсэн байдаг. Нэгэн орон сууц 5 цогцос. Гэвч тодорхой тайлбар огт байсангүй. Дараа нь цагдаа нар мөрдөн шалгалтын чиглэлийг бүхэлд нь өөрчилсөн нэгэн бичгийг олжээ. Тэрхүү бичиг дээр "Би охиноо алсан" гэж байсан юм. Тэр орон сууцанд 5 хүн хэрхэн нас барж цогцуудыг яагаад энд тэнд байсан болохыг ойлгохын тулд бид 20 гаруй жилийн өмнөх үе рүү буцах хэрэгтэй болно. 1984 оны 12 сарын 28. Японы өвлийн хамгийн хөвдөн үе байлаа. Ихэнх хүмүүс зузаан хүнжилтөө дулаацсан хэвтэж эсвэл Котоцогийн дэргэд халуун ундаа хөнгөн зууштай сууж байдаг тийм хүйтэн өдөр байсан юм. Гэвч 6 настай Тошихидэд өөр төлөвлөгөө байлаа. Тэр гадаа тоглохыг хүсжээ. Ингээд 32 настай ээж Чизуко Окамото гадуур ажил амжуулахаар гарах үед Тошихидэ ч мөн гэрээсээ гарсан байв. Чизуко гэртээ буцаж ирэхэд хүү нь алга болсон байлаа. Тэр хаасайгүй хайсан. Цагдаад мэдэгдсэн. Телевизээр хүртэл гарч нулимс туслуулан олон нийтээс тусламж хүссэн байна. Гэвч ямар ч улмөр олдоогүй юм. Тошихидэ зүгээр л ор мөргүй алга болсон байв. Түүнийг алга болсноос бараг 20 жилийн дараа буюу 2002 оны орчимд Чизуко эргэн тойрныхоо хүмүүст Тошихидэг хойд солонгос хулгайлсан гэж ярьж эхэлжээ. Анх сонсоход энэ нь хэтэрхий солиотой тайлбар мэт сонсогдож болох юм. Гэвч үнэндээ тийм биш байлаа. 1970-аас 1980-ад онд хойд солонгос Японы иргэдийг хулгайлан авч байсан нь батлагдсан түүхэн баримт байдаг бөгөөд энэ асуудал 2002 онд олон улсын хэмжээний томоохон мэдээ болж байсан юм. Гэвч олон жилийн дараа 5 зогцсны үлдэгдэл дундаас 6 настай хүүгийн яс олдсон бөгөөд мөрдөн байцаагчид огт өөр хувилбар дэвшүүлжээ. Тэрхүү хувилбар нь нэг л хүн рүү хөдөлсөн юм. Тэр бол хүүгийн ээж. Тэгвэл Тошихидэгийн ээж Чизуко Окамото гэж яг хэн байсан юм бол? Чизуко 1951 оны 7 дугаар сарын 17-нд Японы хойд хэсгийн Аомори мужийн Китацу гүрүү дүүрэгт төржээ. Түүний гэр бүл тухайн нутгийн жишгээр бол боломжийн чинэлэг айл байсан аж.
Имэн Итако хэмээх уламжлалт буй маягийн удган байсан бөгөөд нас барагсдын сүнстэй харилцдаг гэж хүмүүс ярьдаг байжээ. Харамсалтай нь Чизуко 4 настай байхдаа аав нь ажлын байрны ослоор нас барсан байна. Дараа нь түүний ээж нь дахин гэрэлсэн ч тэр гэрлэлт 1961 онд салалтаар төгсөж гэр бүл дахин бударчээ. Үүнээс хойш түүний өсвөр нас хүртэлх амьдралын талаар онцгой мэдээлэл бараг байдаггүй. 1969 онд буюу өсвөр насны сүүл үедээ Чизуко Сугата өртөөн дээр галтрыг хүлээж байхдаа гэр бүл зуучлагчтай таарчээ. Тухайн үед Японд гэрлэл зохион байгуулах, танилцуулах ажлыг ийм төрлийн зуучлагчид ихэвчлэн хийдэг байсан юм. Нэг жилийн дараа буюу 19 настайдаа Чизуко Окамото овогтой эртээ гэрэлжээ. Хурим нь Хоккайдогийн баруун өмнөд эргийн ойролцоох Окушири арал дээр болсон байна. Тэд хамтдаа 3 хүүхэдтэй болсон бөгөөд 1 хүү 2 охинтой байв. Гэвч 1975 он гэхэд тэдний гэрлэлт бүрэн нурчээ. Нөхрийнхөө гэр бүлтэй хамт амьдралыг Чизуко дисхийн аргагүй болсон байна. Нэг их сурвалжийн мэдээлснээр тэр амиа хорлохыг заавсныхаа дараа зөвхөн хувцас болон 2 дахь охиноо аваад гэрээсээ цугцсан гэдэг. Харин өөр нэг хувилбарт түүнийг цагийн ажил хийдэг байсан бааранд танилцсан эртэйгээ хайр сэтгэлийн холбоотой болсон бөгөөд хоёул хамтдаа Хакодоте хот руу оргон явсан гэж өгүүлдэг. Ямар түүхэн үнэн байсан ч хоёр талын мэдээлэл нэг зүйл дээр санал нийлдэг. Чизуко гэр бүлээ орхин явсан. 1977 оны орчимд тэр Канагава мужийн Хадоно хотод ирж нэгэн Кябакура клубт хостес буюу ширээний хүүхнээр ажиллаж эхэлжээ. Тэр ажлаа маш сайн хийдэг байв. Үнэхээр маш сайн. Зөөлөн төрөх, хүчтэй оршихуун түүнийг бусдаас шууд ялгаруулдаг байсан бөгөөд удалгүй тухайн газрын хамгийн эрэлттэй, хамгийн алдартай хостес болж чаджээ. Түүний сэтгэл татах чадвар асар хүчтэй байсан. Тэр орж ирсэн өрөө бүрээ гэрэлтүүлдэг тийм л нэгэн байсан. Тэр гэрэл Хирацука хотын ойролцоох нэр хүндтэй Соба рестораны эзэн Тошио Ямогийн анхаарлыг таджээ. Тошио түүнд маш их татагдсан тул өөрийн бүхнийг гэр бүлээ хүртэл золиослоход бэлэн болсон байв. Бааран дахь энгийн нэгэн сэтгэнэл удалгүй илүү ноцтой харилцаа болж хувирчээ. Тэр үед Тошио аль хэдийн ихнэр хүүхдүүдтэй байсан. Чизуко үнийг мэдэж байсан. Гэвч хэн ч тоосонгүй. Чизуко өмнөх гэрлэлтийнхээ 2 дахь охиныг авчирч Тошио болон түүний гэр бүлийнхэнтэй хамт Соба рестораны байранд амьдруулж эхэлжээ. Чизуко гарч ирэхээс өмнө энэ гэр бүл боломжийн сайхан амьдралтай байсан. Тэд баян байгаагүй ч рестораны нэр хүнд өсөж байсан учраас хангалттай тав тухтай амьдардаг байв. Гэвч Чизуко тэр бүх амжилт аз жаргалыг баг багаар сүйтгэж эхэлжээ. Тэр зүгээр л айлд орж ирээд амьдрахыг хүссэнгүй. Тэр Тошиогийн жинхэнэ гэр бүлийг тэр байшингаас бүр мөсөн зайлуулахыг хүссэн юм. Ингээд Чизуко Тошиогийн эхнэр болон бага сургуулийн сурагч байсан 2 дахь хүү Минэхирог дарамталж эхэлжээ. Тэр дарамт олон хэлбэртэй байсан. Минэхирээд хоол өгөхгүй, ээжийг нь доромжилж сэтгэл зүйн дарамтанд оруулна. Чизуко байнга худал ярьж, огт хийгээгүй зүйлсийг тэднийг хийсэн мэтээр гүтгэнэ. Энэ бүхнийг тэр зөвхөн Тошиотой хамт үлдэхийн тулд хийж байсан юм. Эцэст нь Чизукогийн дарамт хавчлага тийм хэмжээнд хүрсэн тул Тошиогийн эхнэр гэрээсээ бүр мөсөн явжээ. Ингэснээр Чизуко түүний оронд бүрэн суурьссан байна. Гэвч түүний ирсэн нь аз жаргал биш харин гай зовлон болон хувирчээ. Тэр ажил хийхээс татгалзаж Тошиогийн олсон мөнгөөр амьдарч байсан бөгөөд рестораны ажилд байнга оролцож бизнесийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс хутгалцаар байв. Удалгүй ресторан их хэмжээний алдагдал хүлээж эхэлжээ. 1978 онд Чизуко болон Тошио хоёрын анхны хамтын хүүхэд төрсөн нь Тошихиде нэртэй хүү байв. Бидний мэдэж байгаагаар тэр хүү 1984 онд алга болсон юм. Гэвч эмгэнэлт хувь тавилантай тулгарсан цорын ганц хүүхэд нь тэр биш байлаа. Тошихиде алга болсны дараах жилүүдэд Чизуко дахин 3 хүүхэд төрүүлжээ. Нэг нь 1985 онд, нэг нь 1986 онд, нөгөө нь 1987 онд төрсөн байна. Гэвч 1985 он болон 1987 онд төрсөн 2 хүүхдийнхээ төрснийг тэр хизээж албан ёсоор бүртгүүлээгүй. Өөрөөр хэлбэл Японы төрөлтийн бүртгэлд тэдгээр хүүхэд хизээж оршин тогтнож байгаагүй гэсэн үг юм. Зарим их сурвалж тэднийг амьгүй төрсөн гэж бичдэг боловч үүнийг нотлох баримт байдаггүй. Олон жилийн дараа Хирацука дахь орон сууцнаас тэдгээр нэраа хүүхдийн цогцос олдсон ч
задлан шинжилгээгээр үхлийн шалтгааныг тогтоож чадаагүй байна. Тэр хоёр хүүхдэд яг юу тохиолдсон, яагаад нас барсан нь өнөөдрийг хүртэл бүрэн тодорхойгүй хэвээр үлджээ. Чизукогийн нөлөөнд ор ресторан улам бүр дордсоор байв. 1993 он гэхэд Тошио ресторанаа зархаас өөр аргагүй болжээ. Гэвч зарж олсон мөнгө нь удалгүй дууссан байна. Амьдралынхаа гол их усүрийг алдаж санхүүгийн хувьд бүрэнд ороодсон Тошио архинд орж эрүүл мэндэнд тасралтгүй муудсаар байв. Эцэст нь 1997 онд Тошио Ямой 56 наснда таалалд өгсжээ. Тэгвэл төрсний бүртгэлтэй үлдсэн нөгөө хүүхэд нь яасан бэ? Түүний нэрийг Рикако гэдэг байв. Рикако нь Тошиогийн төрсөн охин байсан ч ихэнх баримт бичигт Чизукогийн анхны нөхрийн овог болох Окомотогийн овгийг ашигладаг байжээ. Рикако Чизукогийн амьдрал дахь цөөн гэрэл гэгээний нэг байсан гэж ярьдаг. Тэр сайхан сэтгэлтэй, бүтээлч, амьдрах эрч хүчээр дүрэн охин байв. Өсвөр наснда косплей ертөнцид идэвхтэй оролцож, интернетэд Рюдя Ишихара нэрээр блог хөтөлж байжээ. Мөн тухайн үеийн Японы хамгийн том нийгмийн сүлжээний нэг болох Микси-дэр идэвхтэй хуудастай байсан байна. Тэр угаасаа бичих дуртай, хүмүүст хайрлагдахад амархан занч нартай нэгэн байжээ. Харин Минэхиро бол Чизукод багадаа маш их дээрлэхүүлж байсан Тошиогийн хүү том болж гэрээсээ тусдаа гарсан юм. Гэхдээ ямар нэгэн шалтгаанаар тэр эцгийгээ нас барсны дараа Чизукодоо харилцаагаа сэргээхийг хүсжээ. Тэр хамгаалтын ажилтнаар ажиллаж байсан ч 2005 оны 12 дугаар сард ажилласаа гарсан байна. Цогцоод олдохоос өмнөх хэдэн сарын хугацаанд яг юу болсон нь өнөөдрийг хүртэл бүрэн тодорхой биш байдаг. Энд нэг зүйлийг тодруулах хэрэгтэй. Энэ хэргийг анх мэдээлэхдээ хэвлэлүүд нэг чухал алдаа гаргасан юм. Эхний мэдээллүүдэд Минэхиро болон Рикако хоёр цусан төрлийн холбоотой хүмүүсийн хоорондын хайр дурлалын харилцаанаас болж амиа алдсан мэтээр тайлбарлаж байжээ. Үнэн дээр тэд эцэг нэгтэйч их өөр ах дүүс байсан. Минэхиро бол Тошиогийн эхнэрээс төрсөн хүү. Харин Рикако бол Тошио болон Чизуко хоёрын охин байв. Гэхдээ тэд үнэхээр хайр дурлалын холбоотой байсан эсэх нь хизээж нотлогдоогүй. Минэхирогийн үлдээсэн цагталд зөвхөн бие үхээд Рикакотой хамт байхыг хүсэж байна гэж бичсэн байсан. Тэдний хооронд ямар харилцаа байсан тухай үннийг зөвхөн Минэхиро мэдэж байсан бөгөөд тэр үннийг өөртөөгөө хамт авч оджээ. 2005 оны 2 дугаар сард Чизуко болон Рикако хоёрын амьдарч байсан орон сууцнаас Чизуког албадан гаргасан байна. Учир нь санхүүгийн асуудал олон жилийн турш хоримтлагдсан байжээ. Тэр 2003 оноос эхлэн хуршигдээсээ мөнгө зээлж эхэлсэн бөгөөд үр төлбөр нь эцэстээ хяналтаас гарсан байна. Гэрээсээ хөөгдсөн явдал Чизуког бүрэн сөргөлжээ. Тэр стрессээ дааж чадаагүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн нүдэн дээр амиа орлохыг оролдсон байна. Энэхүү үүссэн эмх замраагүй байдлын үеэр шүүхийн ажилтныг гэмтээсэн тул газар дээрээ баривчлагджээ. Очих газаргүй болсон Чизуко болон Рикако хоёрыг Минэхиро өөрийн Хирацука дахь орон сууцандаа авч амьдруулсан байна. Хэсэг хугацааны дараа дахин нэгдсэн жижиг гэр бүлийн шинэ эхлэл мэт харагдаж болох байлаа. Гэвч бодит байдал огт өөр байсан юм. 2005 оны 10 дугаар сарын 12-ны өглөө Минэхиро ажил дээр байх үед Чизуко өөрийн төрсөн охин Рикаког боомлж алжээ. Рикако тэмцэж эсэргүүцсэн орилсон ч түүний дууг хинж сонссонгүй. Эцэст нь Чизуко охиноо дийлсэн байна. Рикако нас баржээ. Гэвч Чизуко хийсэн үйлдэлээ хараад уйгашууд автсангүй. Сандарсан ч үгүй. Харин ч тэр такси дуудаж Минэхирог дагуулan стейк идэхээр явсан байна. Хотын нэгэн стейкний газарт тэр орой Чизуко тун баяр хөөртэй харагдаж байсан гэж гэрчүүд ярьжээ. Бүр сэтгэл санаа нь маш өндөр байсан тул таксины жолоочийн хоолны мөнгийг төлж рестораны менежерт 10,000 йений гарын мөнгө үлдээсэн байна. Тухайн үеийн ханшаар энэ ойролцоогоор $64 тэнцэх хэмжээний мөнгө байв. Тэд оройн 7 цагаас эхлэн бараг 2 цаг орчим тэнд суусан байна. Гэтэл тэр эмэгтэй хэдхэн цагийн өмнө өөрийн төрсөн охиноо хөнөөсөн байсан юм. Рикаког нас барсны дараа Чизуко түүний цогцыг футон буюу хүнжилд ороож ялзарлыг удаашруулахын тулд хурай мөсөөр хүрээлэн хадгалжээ. Рикакогийн нас барсны дараа Чизуко болон Минэхиро хоёр түүний цогцтой хамт тэр орон сууцанд хэдэн сарын турш амьдарсаар байжээ. Энэ нь мөрдөгчдийн хожим олж мэдсэн нэгэн сонирхолтой баримтын зангилааг тайлж өгсөн юм. Минэхиро 2005 оны намраас эхлэн бараг 7 хоног бүр нэгэн хурай мөс цардаг дэлгүүрт очдог байсан бөгөөд
очих бүрдээ 2 эсвэл 3 том ус худалдаж авдаг байжээ. Тухайн үед хэн ч үүнд онцгой ач холбогдол өгөөгүй байна. Рикагогийн найз нөхөд болон дагагчид нь түүнтэй удас болон сошиал сүлжээгээр холбогдохыг оролдоход эмнэлэгт хэвтэж байгаа гэсэн хариу авдаг байв. Гэвч тэр зурвасуудыг Рикаго өөрөө бичээгүй байсан. Чизуко охиныхоо дүрд хувирч Рикагог амьд байгаа мэт харагдуулах жүжигийг чимээгүйхэн үргэлжлүүлж байжээ. 2006 оны 3 дугаар сард Чизуко Минэхирогийн орон сууцнаас нүүж гарсан байна. Тэр үед Минэхиро гэрийнхээ үүдний хэсэгт өөрийгөө дүүжилж нас бараад удаагүй байжээ. Ингэснээр энэхүү эмгэнэл түүхийн 5 дахь бөгөөд сүүлчийн үхэл бүртгэгдсэн юм. 5 цогцос олдсны дараа бүгдд нь задлан шинжилгээ хийжээ. Цогцоснуудын нэг нь 1984 оны тэрхүүтэн 12 дугаар сарын өдөр сураггүй болсон гэж үзэгдэж байсан Тошо Хидээгийнх болох нь тогтоогдсон байна. Харин үлдсэн хоёр нь Чизукогийн 1985 болон 1987 онд төрүүлсэн боловч хизээж бүртгэгдээгүй хүүхдүүдийн цогцос байсан нь тогтоогджээ. Цогцсуудын хэн болох нь тогтоогдсон ч 3 хүүхдийн аль алинд үхлийн яг тодорхой шалтгааныг олж тогтоогоогүй байна. Үхлийн шалтгаан тогтоогдоогүй учраас бусдын гарт ам өргөцсөн эсхийг нотлох боломж байгаагүй юм. Иймээс хэрэглэж болох цорын ганц зүйл анги нь цогцос нуусан буюу орхисон хэрэг байжээ. Хэрв энэ нь шудраг бус санагдаж байвал дараагийн зүйл бүрж дор. Тухайн үед Японд энэ төрлийн хэрэгт хөөн хилэлцэх хугацаа ердөө 3 жил байсан юм. Гэтэл цогцсууд олдохоос 10 гаруй жилийн өмнө тэр хугацаа аль хэдийн дуусчихсан байв. Тиймээс тэр хүүхдүүдэд үнэндээ юу тохиолдсон байсан ч хууль эрх зүйн тогтолцоонд энэ асуудлыг шийдвэрлэх ямар ч боломж үлдээгүй байлаа. 2006 оны 5 сарын 3-нд Чизуко Окамото өөрийн төрсөн охин Рикагог хөнөөсөн хэрэгт цэцэрлэгдэн баривчлагджээ. Харин Минэхирогийн үхлийг албан ёсоор амиа хорлолт гэж дүгнсэн байна. Түүнийг нас барахаас өмнө эсвэл дараа Чизуко орон сууцанд байсан гэдгийг батлах биед нотлох баримт байгаагүй. Мөн ямар ч гэрч байгаагүй юм. Рикагог яагаад алсан тухайд Чизуко хизээж тайлбар өгөөгүй. Шүүх хурлын үеэр шүүгч охиноо яагаад хөнөөсөн талаар асуухад тэр юу ч хэлэхээс татгалзжээ. Мөрдөн байцаагчид болон олон нийтийн гаргасан дүгнэлтээр ээж охины харилцаа маш их муудсан байсан бололтой. Рикагогийн микси хуудсан дахь зарим бичвэрт ээжтэй хандсан уур бухимдал дургуйцлаа илэрхийлсэн үгс байсан гэж мэдээлдэг. Зарим нь Чизуко тэр бичвэрүүдийг олж уншаад охиноо алсан гэж үздэг. Гэвч энэ хувилбар хизээж батлагдаагүй бөгөөд таамаг төдий юм. Шүүх хурал дээр Чизуко өөрийгөө буруугүй гэж мэдэгдсэн бөгөөд аллагыг Минэхиро үйлдсэн мэтээр бурууг түнлүү жихэхийг оролдсон байна. Сонирхолтой нь түүнийг ялалсан шийдвэр ихээхэн нотлох баримтын дутагдaltaй нөхцөлд гарчээ. Рикагогийн үхэлтэй Чизуко шууд холбох бодит биет нотлох баримт байгаагүй. Мөн ганц ч гэрч байгаагүй юм. Гэсэн ч шүүх нөхцөл байдлын нотлохоо болон Минэхирод ийм хэрэг үйлдэх ямар ч үндэслэл байгаагүй гэсэн логик дүгнэлтэд тулгуурлан шийдвэр гаргасан байна. 2007 оны 7 сарын 23-нд Йокохама дүүргийн шүүх Чизукод 12 жилийн ял оноожээ. Тэр давж заалдсан ч Токиогийн дээд чатны шүүх анхны шийдвэрийг хിവэрүүлдээсэн байна. Ингээд 12 жилийн ял хүчин төгөлдөр болсон юм. Шоронгоос судлагдсныхаа дараа Чизукогийн амьдралын талаар мэдээлэл маш бага байдаг. Гэвч 2021 оны 11-р сарын 16-ны өдрийн Шукан Жосэ сэтгүүлд түүний нэгэн төрөл садан олон нийтийн өмнө ярьжээ. Тэр хүн бол Чизукогийн анхны гэрлэлтийн охиноос төрсөн ач охин болох Куга Ижима байв. Тэрээр насан туршидчдын киноны жүжигчин ажээ. Түүний ярьснаар Чизуко шоронгоос судлагдсан бөгөөд халамжийн мөнгөөр амьдарч байсан гин. Тэндээс энэ хэргийн мөр тасардаг. Нэгэн орон сууц 5 цогцос, хэдэн 10 жилийн турш нуугдсан нууцуд. Өөрийн аймаа хорлсон нэгэн ир, төрсөн боловч хизээж бүртгэгдээгүй 2 хүүхэд. 6 настайдаа алга болж 20 жилийн дараа Кардоnon хайрцагнаас олдсон хүү. Ээжтэй боомлуулж цогцсон хэдэн сарын турш хүнжил дотроо хадгалагдсан охин. Мөн өөрийн хийсэн үйлдэлийн талаар хизээж тайлбар өгөөгүй нэгэн эмэгтэй. Ийм харанхуй аимшигтай түүхийн хувьд 12 жилийн ял олон хүний бодлоор хангалттай биш мэт санагддаг. Үнэхээр шудраг ёс тогтсноо гэсэн асуултад хүмүүс өнөөдөр ч эргэлздэг. Харин сонсогчдоо энэ хэргийн талаар юу гэж бодож байна вэ? Сэтгэгдлээ үлдээгээрэй. Case 13-ийн энэ удаагийн дугаар үгээр өндөрлөж байна. Дараагийн дугаараар дахин уулзъя.